Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 4 жилийн хөтөлбөрийн манд талдаа ороод хилцэж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол 2 ерөнхий сайд солигдсон, оюурд нь ерөнхий сайд, Цандан шатар гэсэн 2 ерөнхий сайд болон кабинетийн сайд нар одоо энэ ажлуудыг хийжээ. Тэгээд үр дүн бол үнэхээр хангалттай байна. 2 жилийн хугацаанд 62 их 80 төгрөг зарсан байна. Тэгээд энэ үзүүлэлтүүдийн хэмжих гээд 16 одоо юм 3 бодлогын үзүүлэлт 16 үзүүлэлт тавьсан. Гэтэл одоо эндээс хэмжих болцоотой 13 ингээд үзээд хахад энэ 13-аас 9 нь бүгдээр ухарсан байна. Өөрөөр хэлбэл 30% үзүүлэлттэй. Тэгээ одоо яг ам ажил хоёр нь алд дэрэм зөрүүтэй байдгийн жишээ нь яг ерөнхий сайд болохтой ч юм уу сайд болохтой гоё юм ярьдаг. Үр дүнд ерөөсөө суурилдаггүй, гарч ирэнгуутаа шиний юм ярьдаг, зохиодог. Ерөөсөө энэ буцаагаад яг энэ дээр ч бол юу хийхийг бичсэн байгаа байхгүй засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр дээр. Тэр үр дүн чиглээгүй ийм дүр зургууд харагдаж байна. Энэ 3 бодлогын одоо жишээг авч үзье. Бүгдээрээ дордсон. Хүний хөгжлийн бодлого гэж. Энэ хүний хөгжлийн бодлого дээр дундаж наслалтыг 1 насаар багасгасан байна. 72.7-оос 71.7 бол бууруулсан байна. Тоо удлаа хэлдэггүй гэдэг. Нялхсан эндэгдэл 1000 төрөлтөд 12.3 байсныг 9 болгоно гэж зорилт тавьсан. Зорилт нь одоо дүүрч ядаж байгаа тэр суур төвшнгөөсөө дээрдүүлэхгүй маяг тэр төвшөнд нь хадгалж болдог. Болохоор тэгтэл их мөнгө зарсан мөртлөө 62 их 80 төгрөгийг зарсан мөртлөө нялхсан эндэгдэл одоо ингээд 13.7 болцсон байна, нэмэгдсэн байна. Тэгэхээр энэ хүний хөгжлийн үзүүлэлтийн нэг дагаад унж ийн боловсролын хүртээмж хүлээгч буй суралцах жилийн тоо 14.5 байсныг 13.6 болсон байна. Нийслэлийн төгжрөл утаатай холбоотой асуудал нийт төлөвлөсөн ажиллагаа 30% хийсэн мөртлөө үр дүн 0. Төгжрөл оргил ачааллын үед замын хөдөлгөөний дундаж хурд 12 байсныг 16 болно гэж зорьсон. За зорилт төвшөнд үрч энийг 11 болгож бууруулсан байна. Бизнесийн эрхлэг таатай орчныг бүрдүүлнэ, эдийн засгт хувийн хөгжлийн оролцоог нэмэгдүүлнэ гэдэг эдийн засгийн бодлогын залт өөрийн ухарсан байна. 23 онд 76.2 байсныг 77 болгоно зорилт одоо дүрч энийг ухрааж 72.5 болгосон байна. Хүний эрхийг дээдлсэн засаглалын бодлого явуулна гэж байна. Энэ дотор байгаа авилгын индекс чинь ухарсан байна. 118-аас 114 болж энэ үзүүлэлтээр одоо өгсөн тоогоор. Ёс зүйн үзүүлэлт чинь 10-35 болгоносон бол 5 болсон байна. Тэгээ одоо энэ ямар бид нэр энэ улсыг хөгжүүлэх гэж байгаа одоо хүмүүс юм уу? Энэ сайд дарга нар чинь ерөнхий сайд нар, энэ сайд нар чинь энэ танхимч чинь одоо яг аль улсын төлөө юуны төлөө ажиллаад идэг. Энэ хөгжлийн бодлого хүний төлөө, хүний бодлого чинь, эдийн засгийн бодлого чинь, засаглалын бодлого чинь бүгд ухарсан байна шүү дээ. Тэгээд нэг л их гоё юм ярьсан хүмүүс байж байгаа үр дүн ерөөсөө энэ угсарсан машин чинь урагшаа явдаг биш, хойшоо ухардаг, гоё жолоос солиод идэг, бензин үрэл идэг, урагшаа биш, хойшоо явдаг юм машин болсон байна. Тэгээд нийслэлтэй холбоотой би зөвхөн ганц нэг асуулт байна. Одоо энэ өмнөх сайд нартай холбоотой учраас яг хөө ерөнхий сайдад цаашдаа энэ үр дүн суурилсан олон юм санаачилдаг биш. Яг энэ тодорхой даалгавраа хэрэгжүүлдэг ийм чиглэл рүү одоо хандуулсан үйл ажиллагаагаа ч гэсэн сайдраа ч гэсэн энэ чиглэл рүү шахаж ажиллаураа гэж хэлмээр байна. Нийслэлээс нэг асуулт байна. Төгжрлийг бууруулах, төвлөрлийг сааруулж агаар төгжрлийг бууруулах арга хэмжээний 30% хэрэгжүүлсэн байна. Гэтэл үр дүн 0. Тэгэхээр эн чинь өөрөөр хэлбэл байгаа онохгүй байгаа юм биш үү? Одоо саяын дээр туулын хурдны зам гэдэг байгаа ч гэсэн бууруулна гэж та бодоод байгаа бол бодит байдал чинь нийцэхгүй шүү дээ. Тэгээ энэ дээр тайлбар хэлээч. За, нийслэл. Нийслэл юм байна. Төрөмийг зарсан шүү дээ ажлаасыг. За, нийслэл их хурл дээр ирэхээ болчих юм байна. Гишүүдийг гараад дээр үзье гэдэг байсан. Тэгээд одоо энэ байдал бол их хурлыг бол ер нь бол одоо ямар төвшөнд үзэж байгаа нь ойлгомжтой болж байна. Асуулт асуухаар байхгүй. Дарга нар нь өөрсдөө би ирэхгүй тэнд очиж юу ярьдیں гэдэг. Тэг ийм байж болохгүй. Тэр орчих юм уу? Тэгэд энэ юутай холбогдуулж ер нь улсын намын мөрийн хөтөлбөр болоод сонгуулийн мөрийн хөтөлбөр болдог. Энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр одоо болж явах хэвээр. Энэ бол өөрчлөгддөггүй бас ер нь хуулиуд дээр өөрчлөлт оруулахгүй бол төрүүчийн зовлон бас гишүүд юм нэмдэг. Тэр нь буцаад хэрэгжүүлэх боломжгүй асуудлууд бий болдог. Энийг бас хуулийн төс санаачлалыг гэж бодож байгаа. Дээр нь
энэ зарим нэг шаардлагагүй жилийн төлөвлөгөө өдрийг бол болох хэрэгтэй санагдчиха. Энэ төлөвлөгөөд төсөвтөд давхарцсан 5 жилийн төлөвлөгөөг ч гэсэн бас айгүй тодорхой болгож ирэхгүй бол засаг солигд. За нийслэлийн засаг дарга орлогч оржсон уу? Асуулт сонсно. За учирсаад. Тэгээ их төвшин гишүүн асуулт асуугаад байна. Нийслэлийнхаа чи хайчид ирж байгаа даваа талаа. Их төвшин гишүүний асуултанд хариул. Одоо жоо эмх замбраатай байна шүү. Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл уус шүү. Чи улс төрийн албан тушаалтай юм зү хариул л та. Хотын даргаыг өөрийн дууд. 4 номерын микрофон. Өөрөг танилцуулаарай. За, их урлагийн гишүүний асуултанд хариулъя. Сая 0 орчод ирсэн дарга. За, нийслэлийн засаг дарга 1-р урлагч даваа талаа. За, Улаанбаатар хотод 2025 онд гол зорилт төгжрлийн эсрэг богино хэмжээний арга хэмжээ бол камержуулах, уул зуруудын нэвтрэх чадваруудыг сайжруулах арга хэмжээ хэлсэн. Ийм учраас Улаанбаатар хотод 2026 оны 1 сарын 1-ээс 150 уул зур дээр 2600 камерын хяналтыг хийж зөрчил болон хувь хүний золиосноороос гаргаж байгаа Улаанбаатар хотын төгжрлийн хэмжээг бол бууруулах богино хэмжээний төсөл хөтөлбөрийг бол хэрэгжүүлж ажилласан. За 2026 оны 4-р сарын 1-ний байдлаар бол Улаанбаатар хотод зөрчил гаргасан 1,271,372 зөрчил дээр бол хариуцлага тооцож ажиллаж байгаа. Энэ тодорхой юуны 70 уул зуруудын нэвтрэх чадваруудыг 15%-аар бол нэвтрэх чадварууд дээр сайжруулсан ийм камерын үзүүлэлтүүд гарч байгаа. Улаанбаатар хотын өнөөдөр VCR үзүүлэлт 2.5-тай, оргил цагийн ачаал 16-аас 20 цагийн үед 7-оос 9 цагийн километр хурдтай 80.7 км урт ийм төгжрөл үүсэж байгаа ийм үзүүлэлттэй байна. Өнөөдөр Улаанбаатар хотод одоо 2.4 сая зорчилт 1287 км урт замаар бол хэрэгжиж байна. Дунд хугацааны бодлого болох Таранбай дүүжин тээврийн төслүүд бол амжилттай хэрэгжиж явж байгаа. Мөн урт хугацааны бодлого болох метро төслийг бас нээлттэй тендер зарлаад хэрэгжүүлээд явж байна. Улаанбаатар хотын туулын авцаан мөн дунд хэмжээний бодлогод орж байгаа. Улаанбаатар хотын төгжрөлд 34% хүртэл нөлөөлөх ийм ач холбогдолтой төсөл өнөөдөр эхлээд зураг төслийн ажил дуусах үе шатанд хэрэгжиж явж байна. Яг уу би гол нь энийг асуугаад байна. Арга хэмжээний 30% хийчихэд байгаа байхгүй юу? Гэтэл үзүүлэлт чинь буучаад байгаа байхгүй юу? Суур төвшин чинь 12 байсныг зорилт нь 16 гэж 25 онд болгоно гэсэн. За зорилт нь дүүрч эн чинь хийсэн арга хэмжээ чинь байгаа болохгүй байхгүй юу? Энэ оргил үеийн ачааллын замын дундаж хурд чинь 11 болж буурсан байна. Энэ ороод 11 км цаг, өглөөдөө 11 км цаг ажлын өдөр, амралтын өдөр 8-19 гээд үзүүлэлтүүд чинь буучаад байгаа. Тэгэхээр миний асуугаад байгаа асуулт болохоор та хэд яг камер хийж гин, зам нэмж гин, байгаа онохгүй байгаа юм биш үү? Энэ үр дүн гарах хэрэгтэй байхгүй юу? Энэ үзүүлэлтүүд чинь буугах хэрэгтэй байхгүй юу? Тэр нь шингээ буцаад эн чинь сайжирдаггүй мууддаг юм нь мөнгө зараад байгаа юм биш үү гэж. Тэгэхээр та хэдийн энэ үзүүлэлтүүдийг хэмжиж байгаа ач холбогдлуудыг одоо энэ туулын урдны зам ч гэсэн ямар хураамжаар тооцож байгаа тооцоход бол бас амьдрал нийцгүй харагдаад байгаа байхгүй юу? Секундэд 3 За их төвшин гишүүний асуултанд хариулъя. Засаг дарга 1-р урлагч даваа талаа. За 2025 онд үзүүлэлт болсон гол үзүүлэлтэн дээр нөлөөс нь Улаанбаатар хотын автомашины импорт байсан. За өмнөх жилүүдийг харьцуулбал ойролцоогоор 30-аас 35 мянган машин жил болгон Монгол улсад одоо Улаанбаатар хотод нэмэгддэг байсан бол 2025 онд бол 70 мянган машин импортлогдож орж ирж өмнөх үеийнхээс бол 2.1 дахин нэмэгдсэн. Энэ нь бол бас дугаарын хязгаарлалт болон бусад зүйлүүдтэй одоо холбогдож байгаа гэж дүгнэж байгаа. Ийм учраас бол одоо автомашины импорт эрс 2025 онд нэмэгдснээс бол зарим үзүүлэлтүүд бол үзүүлэлтүүд бол хүндэрсэн гэж харж байгаа. Харин камер болон богино хугацааны арга хэмжээнүүдээс уул зуруудын нэгтгэх чадвар бол сайжирж байгаа. Буюу замын хэмжээ машинтай харьцуулахад VCR хэмжээ бол 2.50 таар гээд машинтайгаа замаа харьцуулахад бол үзүүлэлтүүд бол сайжирж байгаа гэж харагдаж байна.